Сайн мэцхан үзэгчдээ өнөөдөр 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут айлчлан ирсэн байна. Мэдээж энэ цаг хүмүүчид Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний шатран ээлжид тохирол үзэгч та бүхний хүртэл алхахад бэлэн болдог үлээ. 7 хоногийн сонгоо тоотой өдрүүдэд буюу даваа шаг баасан гаригуудын 17 цаг 30 минутанд Icon CGM болон үндэсний шатран албан ёсны Facebook зар бүгдээр хамтдаа 4D-ийн 1 2 3 дугаар зэрэг болон 6D 642 гэсэн тохирлуудынхаа атснуудыг хамтдаа тодруулдаг үлээ. Мэдээж тохирол маань уламжил 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос эхлэх болно. Тэгэхээр үзэгч та бүхэн хэрхэн латранд оролцохоо мэдэхгүй байгаа бол өөртөө хамгийн ойрхон барьлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээс тоглох хугацаа худалдан авч бүгэлснээр тохиролтой оролцох боломжтой болдог юм шүү. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол миний дэргэд байна. Одоо үзэгч та бүхэндээ дүрмийг танилцуулъя. Шилэн хоргоно маань TGS хүрлэх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байна. Өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг хоорондоо тоонууд маань 4 удаа давхцснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг бий болгосон байгаа. За эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахь үсгэж авах боломжийн эзэн болох юм. Үзэгч та ердөө 40 ширхэг бөмбөлгнөөс 4-ийг нь тааж чадсанаар аздан болох боломжтой гэж ойлгож болох юм. 4D дээр та хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавих боломжтой байдаг юм. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн ихний тохирол буюу 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлыг хамтдаа ялцгаая. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. Эндээс санамсргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 4. За эхний бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 4. За хоёр дахь бөмбөлөгний дугаар мөн адилхан 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. Дөрөв бөмбөлөг гарч ирэхээс 2 бөмбөлөг гарч ирсэн. За 3 дахь бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 6. 4 6 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн. Ингээд 4 дахь бөмбөлөг. 4 дахь бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын 4 дахь бөмбөлөгний дугаар 8. Шилэн хоргоноос 4 4 6 8 4 4 6 8 гэсэн 4 бөмбөлөг санамсргүйгээр гарч ирсэн байна. Үзэгч таны тоглох хуудсан дээр энэхүү 4 бөмбөлөг яг дарааллын дагуу дөрвөлээ зөв таарсан бол та 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр аздан болж өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм шүү. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол үзэгч та бүхэнд хүрсэн. Өргөжлөлөн 4D-ийн маань 2 дахь боломж буюу 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо хүргэх гэж байна. Дөрмийн хувьд хэдий адилхан боловч үзэгч та бүхэнд мэдээж дөрмийн давхад дахин танилцуулга болно. Шилэн хоргонд маань TGS хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байна. За өөрөөр хэлэх юм бол TGS хүртэлх цифрүүд маань 4 удаа давхцаж шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгч та яг одоо харж байна. За эндээс санамсргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу мөн адилхан дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 эзэн боломжийн эзэн болно гэсэн үг юм. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлынхаа дүрмийг ойлгосон гэдэг итгэлтэй нь одоо харин ямар 4 бөмбөлөг гарч ирэхийг хамтдаа харцгаая. Та бүхэндээ амжилт хүсье. 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлөг таагаад аздан болох боломжийг 4D олгодог. 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо бүгдээр хамтдаа явуулж байна. Шилэн хоргоноос гарч ирсэн эхний бөмбөлгний дугаар 3. За эхний бөмбөлгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлгний дугаар 4. 3 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. 3 дахь бөмбөлгний дугаар тэг гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар тэг. За 4 дахь бөмбөлөг ерөнхийдөө бараг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирж байна. За ингээд аз дагуулсан 4 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. Шилэн хоргоноос 3 4 тэг 6 3
4, тэг, 6 гэсэн дөрвөн бөмбөлөг санамсруугаар гарч ирсэн байна. Үзэгч таних дөрвөн бөмбөлийг дөрүүлэн яг дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шиг байна. Дөрөвдгийн 2 дугаар зэргийн тохирууллаа. Үргэлжлэн дөрөвдгийн маань сүүлчийн боломж буюу дөрөвдгийн 1-р зэргийн тохируулаа одоо үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Бүгдээр хамтдаа дөрөвдгийн 3 болон 2 дугаар зэргийн тохируулалтыг тун амжилттай явуулсан байгаа. За одоо харин шилэн хоргод маань тэгээс хүртэлх байрласан 40 ширхэг бөмбөлийг үзэгчтэй харж байна. Өөрөөр хэлэх юм бол эдгээр бөмбөлгнүүд маань 4 удаа давхцснаар шилэн хоргон 40 ширхэг бөмбөлөг байрласан гэж үзэгчтэй ойлгож болох юм. Дөрөвдгийн маань хувьд үзэгчтэй 4 оронтой тоо бүгэлдэг учраас магадгүй танд хамгийн ойрхон байдаг танд ад завчирдаг 4 тоо бүглэж болох юм. Магадгүй таны төрсөн өдөр утасны дугаар, гар утасны дугаар, за магадгүй нөгөө машины дугаар гэх мэтчлэн та 4 оронтой тоог ердөө энэ 40 ширхэг бөмбөлгнөөс дөрөвхнийг нь зөв таагаад үзэгчтэй аздан болох боломжтой юм. Гагцхүү таны зөв таасан 4 бөмбөлөг яг дарааллын дагуу дөрүүлэл тохирч явах хэрэгтэй гэдгийг дахин сануулъя. За ингээд дөрөвдгийн 1-р зэргийн тохирол буюу дөрөвдөд тоглож байгаа үзэгчдийн хамгийн сүүлчийн боломжийг бүгдээр хамтдаа харцгаа ямар 4 бөмбөлөг гарч ирэхийг харцгаа амжилт хүсье. Үзэгчтэй 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлийг зөв тааж чадсанаар аздан болох боломжтой байдаг. Энэ бол дөрөвдгийн 1-р зэргийн тохирол байгаа. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 6. 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлөг зөв тааж чадсанаа дөрөвдгийн 1-р зэргийн тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж явах боломжийн эзэн болдог юм. 2 дахь бөмбөлөгний дугаар 7. 2 дахь бөмбөлөгний дугаар 7. За 3 дахь бөмбөлөгний дугаар тэг. 3 дахь бөмбөлөгний дугаар тэг. 6, 7, тэг гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За ингээд дөрөвдгийн 1-р зэргийн тохиолдлын маань сүүлчийн бөмбөлөг буюу өнөөдрийн азсныг тодруулсан 4 дахь бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр шилэн хоргоноос 6, 7, тэг, 6, 6, 7, тэг, 6 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та нөхөд 4 бөмбөлийг дөрүүлэнг нь яг ийн дагуу зөв таасан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж явах боломжийн эзэн болж байгаа юм. За дөрөвдгийн маань хувьд болоо 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд аздан болох боломжтой байсан. Магадгүй дөрөвдгийн аздан болсон бол үзэгчтэй нь халуун баярыг хүргэе. За өргөжлүүлэн бүгдээр хамтдаа 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлыг яг энэ цаг мөчид өргөжлүүлэн явуулах болно. За үзэгч та бүхэндээ уламжлал ясаараа дөрмийг танилцуулъя. Шилэн хоргод маань тгээс хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 6 удаа давхцнаар шилэн хоргод 60 ширхэг бөмбөлөг байрлсан байна гэд үзэгч та ойлгож болох юм. За эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлийг үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгийн аздан болох боломжтой юм. За ямар тохиолдолд 1500 төгрөг, ямар тохиолдолд 50 сая төгрөг хожих вэ гэхээр үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг тааж чадсан бол 1500, 3 бөмбөлөг зөв таасан бол 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв таасан бол 150,000 төгрөг, за 5 бөмбөлгийн зөв таасан бол сая 500,000 төгрөг хожих боломжтой. Мэдээж та 6 бөмбөлгөө зургуулынг нь урдаас нь болон хойноос нь тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн аздан болох боломжийг 6D тохирол маань та бүхэндээ олгодог юм. За ингээд үзэгч та бүхэн яг харж байна. Шилэн хоргон маань 60 ширхэг бөмбөлөг тгээс хүртэлх дараалалаар байрласан байгааг харж байна. Бүгдээрээ хамтдаа 6D тохирлын азднууд ямар бөмбөлөг бүгэлсэн байгаа тохиолдолд аздан болохыг харцгаая. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Үзэгч та бүхэн 60 ширхэг бөмбөлгнөөс 6 бөмбөлөг тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн аздан болох боломжтой юм. За өөрөөр хэлэх юм бол та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь 6 бөмбөлийг тааж чадсан тохиолдолд аздан болох боломжтой. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлгний дугаар 3. Ихний бөмбөлгний дугаар 3. 2 дахь бөмбөлгний дугаар 8. 2 дахь бөмбөлгний дугаар 8. 8 гэсэн 2 бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд үзэгч та 1500 төгрөгийн аздан болох боломжтой болж байгаа юм. 3 дахь бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар 6. 3, 8, 6 гэсэн 3 бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд та 15,000 төгрөгийн аздан болох боломжтой байдаг. За ингээд 6D тохирлын 4 дахь бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлгний дугаар 4.
Дөрөвдүгээр бөмбөгний дугаар 4. Энэхүү дөрвөн бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд үзэгчдээ 150,000 төгрөгийн аздан болох боломжтой болдог. За ингээд 5 дахь бөмбөлөг гарч ирлээ. 5 дахь бөмбөгний дугаар 8. 5 дахь бөмбөгний дугаар 8. 3, 8, 6, 4, 8 гэсэн бөмбөлгүүдийг та дарааллын хувьд урдаас нь тавуулан тааж чадсан бол сая 500,000 төгрөгийн аздан болох боломжтой болж байгаа. Ингээд 6 дахь бөмбөлөг гарч ирлээ. 6-д тохирлын маань өнөөдрийн 50 сая төгрөгийн азны тодруулах сүүлчийн бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За ингэснээр 3, 8, 6, 4, 8, 6. За давтаж хэлье. 3, 8, 6, 4, 8, 6 гэсэн 6 бөмбөлөг тун амжилттайгаар гарч ирсэн байна. Энэхүү санамсаргүй гарч ирсэн 6 бөмбөлгийг үзэгч та дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь зургуулангийн зөв тааж чадсан бол 50 сая төгрөг хожих боломжтой байсан. Хамгийн багадаа урмын хонжир буюу 1500 төгрөгийг энэхүү тохирлоос хожих боломжтой байсан. За түүний тулд яах вэ гэхээр та мэдээж 2 бөмбөлөг, ердөө 2хан бөмбөлөг тааж чадсан тохиолдолд мэдээж урмын хонжир 1500 төгрөгийг хожих боломжтой байсан. За ингээд 6-д тохирол маань үзэгч та бүхэндээ тун амжилттай хүрлээ. 6-д тохирлоос аздан болсон бол танд халуун баярыг хүргэе. За үргэлжлүүлэн Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний шатран хамгийн өндөр хонжиртай тохирлыг яг одоо үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Бид бол сүүлийн тэмээний ачаа хүнд гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл яг энэ тохирол одоо үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. 6-42 тохирлын маань хувьд шилэн хоргод маань 1-ээс 42 хүрлэх цифр бүхий 42 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байна. Өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй. Энэхүү 42 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та зургуулангийн гэхдээ дараалал огт харгалзахгүйгээр дараалал хамаарахгүйгээр зургуулангийн тааж чадсан бол 120 сая төгрөг буюу хамгийн өндөр хонжирын эзэн болох ёстой. За харин 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг таны нэг боломж гэсэн үг юм. Энэхүү 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та үндсэн 6 бөмбөлгнөөс 4, 5 бөмбөлгийг за бонус бөмбөлөгтэйг нийлээд 4, 5, 6 бөмбөлүүдийг тааж чадсан тохиолдолд урмын хонжир буюу 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг бас энэхүү тоглолтноос хожих боломжтой байдаг юм. Ингээд 6-42 тохирол үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Та бүхэндээ хамгийн том амжилтыг хүсье. Шилэн хоргон маань ердөө 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. За үүнээс үзэгч та үндсэн 6 бөмбөлийг тааж чадсанаар 120 сая төгрөгийн аздан болох боломжтой болох юм. За ингээд ихний бөмбөлөг гарч ирж байна. Ихний бөмбөлөгний дугаар 33. Ихний бөмбөлөгний дугаар 33. 2 дахь бөмбөлөгний дугаар 16. 2 дахь бөмбөлөгний дугаар 16. 6-42-ын маань хувьд үзэгч та дараалал огт хамааралгүйгээр 6 бөмбөлгийг тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болох боломжтой байдаг. 3 дахь бөмбөлөгний дугаар 19. 3 дахь бөмбөлөгний дугаар 19. 3 дахь бөмбөлөгний дугаар 19. 33, 16, 19 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. 4 дахь бөмбөлөгний дугаар 42. 4 дахь бөмбөлөгний дугаар 42. За 5 дахь бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 36. 5 дахь бөмбөлөгний дугаар 36. За ингээд үндсэн 6 дахь бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөг маань гарч ирж байна. 120 сая төгрөгийн азны тодруулсан сүүлийн бөмбөлөгний дугаар 37 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За одоо үзэгч таны бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлөгний дугаар 28 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Бонус бөмбөлөгний дугаар 28. За ингээд үзэгч та бүхэндээ 6-42 тохирлын үндсэн 6 бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн азны тодруулах 6 бөмбөлөгний дугаарыг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 33, 16, 19, 42, 36, 37. Давтаж хэлье. 33, 16, 19, 42,
36, 37 гэсэн үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн тааж чадсан бол 120 сая төгрөгийн аздан болох боломжтой байлаа. За харин өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөг буюу таны 10,000, 300,000, 12 сая төгрөгнүүдийн аздныг одоо тодруулсан бөмбөлөгний дугаараар 28 гэсэн бөмбөлөг тун амжилттайгаар гарч ирсэн байна. За ингээд өнөөдрийн маань 5 тохирол үзэгч та бүхэндээ 5 тун амжилттайгаар хүрлээ. Өнөөдөр бүгдээр хамтдаа 4D-ийн 1, 2, 3 дугаар зэрэг болон 6D 642 тохирлуудынхаа азднууд маань ямар бөмбөлөгнүүд бүгэлсэн байхад аздан болох вэ гэдгийг хамтдаа тодруулж дууслаа. Ингээд бидэнтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Үндэсний лотерейн дараагийн дугаар мэдээж дараагийн 7 хоногийн шинэ 7 хоногийн эхлэл буюу даваа гарагийн 17 цаг 30 минутанд Icon цэгийн мэнд болон үндэсний лотерейн албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ хүрэх болно. Та бүхэн тэрхүү тохиролд оролцохыг хүсэж байгаа бол өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдийг зарай. За тохиоллого хуудаснуудаа бүгэлснээр аздан болж тоглолтод маань оролцох боломжийн эзэн болдог юм шүү. Ингээд үзэгч та бүхэндээ нэвтрүүлэг маань хүргэнд бол шууд хүрдэг гэдгийг энэ дахин зохон хэлхэн зүйтэй. Та бүхэн маань хэрвээ итгэхгүй байгаа л өөрийн нүдээр харахыг хүсэж байгаа л Туул рестораны замын эсрэг талбарлах үндэсний лотерейн албан ёсны байран дээр хүрэлцэн ирээд өөрөө үзэх боломжтой байгаа юм шүү. Өнөөдрийн маань тохирол бол маш олон хянагчдын дор маш олон өөр хүмүүсийн донд бол явсан. Тэгэхээр нэвтрүүлэг маань хэр үнэн бодтой шудраг явагдсныг болоод тэдгээр хүмүүс гэрчлэх болно гэдгийг үзэгч та бүхэндээ тавтан хэлхэн зүйтэй. Ингээд бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн маань амралтын өдөр аяд тухтай сайхан өнгөрүүлээрэ даваа гарагт иргэн уулзлаа. Тэр баяртай танд амжилт хүсье.